За одоо багшаа. Үзэгчдийн маань халуун алга таршилт энэ бүх зүйл байдагч бидний хувь хүний төлөвшил ёс суртахуун сахилга бат бол хамгийн чухал гэж боддог. Тэгээд энэ дууны бас нэг гайхалтай зүйл нь 18 дугаар зууны үед дуулагдчихсан дуу дахиад одоо баг хэдэн үеэрээ дамжаад дуулахад ардын дуу болж үлддэг юм байна. Тэгээд одоо ингээ харсан миний талын Монгол айд дуу Монгол тууралтанд дуулагддаг. Тэгээ энэ дуу нь хөгжмийн зохиолч дуучтаасаа хайлаад хүн болгон дуулаад ирэхээр энэ дуунууд маань ардын дуу болон үлддэг юм байна. Тэгээд энэ дуу маань ингээд мөнхийн өв соёл болгож үлдэж дараагийн үед түүчээлэгдэж өртөөлөгдөж байдаг учраас дууны үнэт зүйл үнцэн гэдэг бол үнэхээр бас бидний бодсноос илүү юм байна. Хэл хязгааргүйгээр бас ингээд одоо бүр ингээд хэл хязгааргүйгээр давхит юм байна гэж бас хэлье гэж бодож байна. Тэгээд миний үзэгч фэнүүдтэй би бас баярлалаа. Ягаад гэвэл үнэхээр надад урам зориг өгч надад бас шантрах үед маань миний хажууд байж халуун алга таршилтыг өгч урам зориг хүч чадал баяр хөөргийг өгдөг бол өгдөг хүмүүс бол миний үзэгчд фэнүүд юм аа. Тэгээд та нар маань үнэхээр надад энэ авсан энэ ардын жүжигчин гэдэг цол бол та нарын цол бидний одоо хөгжмийн зохиолч уран бүтээлчд хамтран ажилласан бүх хүмүүсүүдийн маань цол юм аа. Тэгээ энэ бол ганцаараа би энэ бүгдийг бүтээх боломжгүй маш олон талбарт олон хүмүүстэй хамтран ажиллаж энэ бүгдийг бас бүтээдгээ. Тэгээд маш их баярлалаа. Хайртай хандаа баярлалаа. Миний ард талд баг 28 жил зогслоо. Анх миний зөвхөн чиний тухай гэдэг тоглолтыг маань ивент гэж бүхий л талаар дэмжиж шантрах үед маань урам зориг өгч үнэхээр миний одоо ямар ч болцолгүйгээр хайраа өгч итгэл халамж нь болж ирсэн гэр бүл хань ижилдэн би бас үнэхээр чин сэтгэлээсээ талархъя. Тэг өнөөдрийн би төмрийн ариунаг бүтээсэн уран бүтээлчд хань ижил үр хөвгтүүд аав ээжтэй ах дүү хамаатан садандаа бүгдэнд нь би бас чин сэтгэлээсээ талархъя. Тэгээд өнөөдрийн энэ шагнал бол үнэхээр надад бас урам зориг хүч чадлыг өгсөн ийм гайхалтай шагнал байлаа. Тэгээд цол байлаа. Тэгээд үнэхээр их талархаж байна. Дөнгөж би соёл эрдэнэ хамтлагт одоо 18 настай байхдаа ирээд даасан дуучин болж ирсэн. Тэгээд соёл эрдэнэ хамтлаг мэргэжлийн урлагийн тайзнаа намайг үлгэдэж авсан. Тэгээ гончгийн жаргал сайхан Чингис одоо ардын жүжигчин жаргал сайхан Нандаа өвч баяраа агсан гээд тэгээ насан тогт багш маань одоо мэргэжлийн урлагийн театр А усгийг заасан багш маань ингээ өнөөдрийг бол багштайгаа хамт явж байна. Тэгээд ерөнхийлөгч одоо дахиад дууны өв соёлыг үлдээхэд ийм чухал үүргийг гүйцэтгэсэн. Залуучуудын бас олон жил бас шүүгчээр ажиллаж байсан. Тэнд би өөрийн мэргэжлэд туршлага бас өөрийнхөө үзэл санаа бас дуучин хүн ямар байх, урлагийн замнал ямар байх ёстой гэд маш олон залуучуудад бас ирээдүйд гарч ирэхэд нь бас бүсийг нь бүсэлж байсан. Тэгээ энэ тал дээр бас дахиад илүү их ажиллаарай гэж бас ерөнхийлөгч бас зөвлөсөн. Тэгээ одоо шинэ үеийн залуучуудыг гаргахад бид нар бас бидний ажиллах нас нам төлөвшил хөгцүүд маань бас болсон байна. Тэгээд урлагаа үргэлжлүүлэн дуугаан дуусаар авах болно. Тэгээд баярлалаа.